Гай газар доороос гахай модон дотроос гэдэг үнэн. Сэлэнг аймгийн цагаан нуураар нутагтаа баян хэмээн алдаршсан дандрын хүү чимэд цэргийн алба хааж ирээд гэр барьж гэргий авахынхаа өмнөхөн адууга 5 хан уулын аманд хэд тоног бэлчээгээд буцах өдрөө ойнцоорхоо нарлаг сайхан ингэрт бугурамдан байхыг ажиглаж байгаад тэр газарт нь очтол баахан өвс хадуураар хатсан мэт сул сэвсийж байжээ. Орон орсон буг өвсийг идэхгүй зулгаач тастаад хайдгийг мэдэхгүй залуу чимэд эсэг өвсийг авч үнэрлэн зажилж үзв. Эндээс л хэрэг бишдэж эхэлсэн юм. Бугын зуул тэмээх өвсийг хүн амандаа хүргвээс орон орсон мэт дуур тачаалдаа галзуурч орхидог аж. Гэнэтэл зөв зүгээр байсан залуугийн сэрэл туйлдаа хурж хагас галзуурч эхэлмэгц чимэд мордон уулын бэлд хоноо хариулж яваа эгч дээрээ очтол үеэл эгч нь намрын хайлган цагт морины хөлсийг нь туслууллаа гэж загнахад өөр тохиолдсон бүх байдлаа хэлэхэд эгч нь ганцгалсан чөдрөө түүнд дэрлүүлээд урдан миний дээр гарч хороо тайл хэмээн тушаахан тэр. Чимдийн хувьд маш эвгүй үеэлэгчтэйгээ унтна гэдэг хамгийн том нүгэл мэт санагдсан ч дур тачаал нь хамаг биеийг нь задлчих мэт санагдаж сүвтээ юу ч байсан хамаагүй дураа хангachмар болоод байв. Тиймээс ч эгчийнхээ хэлсэн үгэнд бараг л баярлах шиг болж байв. Арай төрсөн эгч нь биш болохоор бас ч гайгүй хэмээн өөрийгөө зөвтгөн. Чимэд юунаас эхлэхээ мэдэхгүй тэнэгэлзэн зогсож байтал эгч нь түүний эргэлзээг тайлж шууд өвөр дээрээ татан хөвдвөлөв. Чимдийн эргэтэн юучгүй гантайтал босч эгчийнхээ дээлний товчийг малталлаа. Эгч нь нүдээ тасайн нь юу болбол болог бас маш их санаа зовсон айтай дээш харан хэвтэн. Эгчийнхээ дээлний товчийг малталж дуусахад эгч нь өөрөө шууд ингэрэн задгаалаад дээлэн дэвсэж өгөв. Хоёр том мэм нь хөвчнийхэн цаанаас багтаж ядан томбоо хагаад чимдийн сэрэлж туйлдаа хүртэл ассан бололтой. Эгчийнхээ нурундор гараа оруулж хөвчнийхэн төгжөөг мултлах гэж оролдоход эгч нь өөрөө тайлж өгөн бэлтгэлээ. Чимэд хөвчийг нь сөгч эгчийнхээ цээжийг нүцгэлээд эгчийнх нь хоёр том хатуухан хөхн илүүлж таалуулахыг хүлээх мэт өмнөөс нь ягаар нь туяарч харагд. Чимэд хэсэг эргэлзэн зог тусахад эгч нь чи хүснээрээ л хий. Бугын зуулгыг ингэж дарахгүй бол тачаалдаа ухаанаа алдсан хүн эргэтнээ тасар татчихсан явдалж байдаг юм хэмээн анхааруулав. Чимэд нэрэл ийм хүнд байдалд орчихсноо одоо л нэг ухаарах шиг болов. Тэгээд эгчийнхээ уруул хүзүүг одсон таалахад эгч нь хариу барьлаа. Дараа нь хөхийг нь илэн таалахад эгч нь таатаяг иншин ордуу алдах ажээ. Чимэд бушуухал нөгөө ажлаа хиймэр санагдаж эгчийнхээ дотоожийг тайлахаар зүтгэхэд дотоожныхын цаанаас ундагных нь үс нь харлан гурвалжилж харагдах хагаад эгч нь хүнлэм хойно сэрлэн хөдөлсөн бололтой шингэн зүйл ялгаран дотоожийг нь норгосон үзэгдэн. Чимэд дотоожийг нь тайлахад эгч нь ичингүүрсэндээ уяа тас авчиж умдаг юугаан хоёр гараараа хаав. Чимэд эргэтнээ түүнийх рүү чиглүүлэхэд эгч нь минийхийг битгий хараарай. Шууд л хийгээд бушуухан тачаалаа тайлж үз гэж гуйв. Чимэд ч ганцхан хүчтэй ойлон эргэтнээ лав оруулахад эгч нь дуу алдан гиншээд хоёр хүлээ түүний бөксөн дээгүүр нь тоглоо. Тэр хоёр бие биенийхээ өмнөөс тосгуулан хөдөлсөөр бараг зэрэг шахуу дур тавив. Чимдийн хар хөлсөн цутхан бүх бие нь хэвийн байдалд орсон боловч эгчийнхээ нүрийг ихслэн харж чадахгүй байлаа. Үеэл эгч нь ийм аюул тулгарсан үед садан төрлүүд чөдөр дэрлүүлдэг домтой юм чи айх ичих явдалгүй гэж тайвшруулжээ. Мууг модон улаатаа гихчээр малд явж байсан хоёр хүн тэдний үлэн борооны ажлыг дурангаар хараад намрын төөмөр мэт ховж ивийг нутаг даяар тарааж орхив.
Чимдийн ихнэр болохоор сүй тавьсан бүсгүй нь сууж нийлхээс татгалзан уйлан хайлахад түүний саналыг аав ээж төрөл садангийнхан дэмжиж байв. Яг энээгзэгтэй үед нутгийнхандаа номч мэрэгнээрээ олон чүтгдсэн өвгөн лантан болсон үйл явдлыг судлаад чимэд болчмгүйгээсээ аюулд учирч үеэлэгч нь ухаалгаар аюулыг зайлуулан буян үлдсэн гэсэн дүгнэлт гаргаж лантан өөрөө хариуцлагын ном айлтжээ. Ингээд шинэ гэр барих гэрлэлт хуримнаар авсан өдрөө ёс төртөө болж өнгөрчээ. Бугын зуулт гэж ийм аимшигтай зүйл байдаг ажээ.